За сайн бацгаана уу. Өнөөдрийн хичээл дээр омын хөлбай эсрүүцлийн талаар авч үзнэ. За тэгэхээр бид нар энийг ярихын өмнө юу оруулж ирэх вэ гэхээр гүүдийн нэгт гэдэг ойлголт оруулж ирээ. За I буюу за энэ бол гүүдлийн нэгт J. Гүүдлийн нэгт. За J үсэг байгаа. За гүүдлийн нэгт гэдэг нь бол юу юм бэ гэхээр нэг талбаар урс өмөрөх гүүдлийг ярьдаг. За ингэж тодорхойлдог. За нэгж нь юу болох вэ гэхээр амплигуух нь метр квадрат. За тэгэхээр гүүдлийн нэгтийг тодорхойлвол за бид нар өмнө хичээл дээр гүүдлийн талаар авч утсан. За гүүдэл гэдэг нь бол юу байдаг вэ гэхээр N E за тэгээд дундаж хурд буюу дрейфийн хурд за тэгээд үржих нь А гэсэн ийм талбайтай. А талбайтай. За тэгээ энийг А дахь хаваачих юм уу гараад ирчих нь гэхээр гүүдлийн нэгт маань J тэнцүү N E V дрейфийн хурд байна гэсэн үг. За ингэж тодорхойлогдно. За энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр дамжуулагч авъя. Дамжуулагчийн хоёр талд потенциал ялвар өгье. Потенциалууд за энд P1 потенциал, за энд P2 потенциал. За тэгэхээр P1 нь P2-оос их гэж үзье. За тэгвэл цахилгаан орон их потенциалаас бага потенциал руу чиглэх бөгөөд ийшээгээ яах нь цахилгаан орон байна гэсэн үг. Яг гэсэн цахилгаан орон. За энэ тохиолдолд болохоор электрон бол яг нь эсрэг чиглэлтэй хөдлөн за ийшээгээ за дрейфийн хурдаар хөдлөнө гэж үзье. За эндээс энэ потенциалын ялгуур ихсэх тусам цахилгаан орон мөн гэсэн мөн цэнэгийн хурд яг нь ихснэ гэсэн үг. За энэ байдлаар яг нүглэр цэнэгийн хурд ихснээр энэ гүүдлийн нэгт бас ихснэ гэсэн үг. За тэгэхээр юу болж чинь вэ гэхээр цахилгаан орон болон гүүдлийн нэгт хоёр мань хоорондоо шумуу хамралт гарч ирж байна. Гүүдлийн нэгт цахилгаан орон хоёр мань хоорондоо шумуу хамралт гарч ирж байна. Буюу бас нэгэн чиглэлд. За ингээд үзэх юм бол пропорционалыг тэнцвүүлэхэд тулд яах вэ гэхээр юм коэффициент оруулж ирнэ. За тэгвэл гүүдлийн нэгт маань бол юу болчих вэ гэхээр сигма үржих нь E болно гэсэн үг. За эндээс энэ сигма гэдэг маань бол юу вэ гэхээр энэ бол дамжуулагч шин чанар. За сигма бол дамжуулагчийн дамжуулалт гэж орж ирдэг. Дамжуулалт. Цахилгааныг хэр хэмжээнд дамжуулах вэ гэж бодох санаатай. За эндээс сигмаг болвол сигма тэнцүү болох гэхээр J-ийг хуваах нь E болно гэсэн үг. За тэгэхээр энэ гүүдлийн нэгт ихсэхэд энэ цахилгаан орон мөн адил ихсэж байгаа энэ хамаарлыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр энийг бол бид нар омын хөл гэж нэрлэдэг. Энэ бол омын хөл. Яг жинхэнэ. За тэгэхээр эндээс бол сигма болоход бол энэ сигма нь тухайн материал дээр сигма бол тогтмол байна. За гүүдэл ихсэхэд яах вэ гэхээр гүүдлийн нэгт ихсэхэд цахилгаан орон мөн адил дахиад ихснэ. Тэгэхээр энд бол яах вэ гэхээр энэ хоёр харьцаа бол яах вэ гэхээр тогтмол гарч ирдэг. За энэ тогтмол гарч ирнэ гэдэг маань бол гүүдэл үүсгчээс энэ сигма ерөөсөө огт яах нь хамаарахгүй гэсэн энэ хамаарлаг гарч ирдэг. За энийг бол юу гэж нэрлэх вэ гэхээр ом хууль гэж нэрлэнэ. За энэ хэвлэлийг бичиж тухайн материал дээр энэ сигма тогтмол өгөөд гүүдэл үүсгэгчийн цахилгаан орноос хамаарахгүй. За ийм гэж. За тэгвэл цахилгаан дамжуулалтын эсрэг нь юу гэдэг вэ гэхээр хувийн эсрэгцэл гэдэг ойлголт гарч ирдэг. За энэ үгийг үгснэрлэх гэхээр нэг бахан сигма. За энэ рог бид нар бол хувийн эсрэгцэл гэж үздэг. Хувийн эсрэгцэл. Дамжуулагчийн хувийн эсрэгцэл байна гэсэн үг. За тэгэхээр энэ сегмент бол дамжуулагчийн дамжуулах чанар байна гэсэн үг.
тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр энэ бол Омын хууль. Энэ бол Омын хууль. За тэгэхээр энэ бол скалар хэмжээ төмүүд хэдүүл эндээс векторыг харьлаж болно гэсэн үг. Векторыг харьлагаад бичиж. Гүйтгэлийн нэгтийг цахилгаан орнд нэрчилсээр цаа. За потенциалын ялгуур нь болохоор буюу P1-ээс асах нь P2 маань унах хүчтэй болж өгдөг. За хүчтэй гэдэг маань юу болдог вэ гэхээр хүчтэй гэдэг маань цахилгаан орныг дамжуулагч уртаар үржүүлсэндээ тэнцвэнэ гэсэн үг. За эндээс энэ үйлдэлтэй энэ уртын хэмжээг хэдүүлээ L гэж үзье. L. За ингэж гарч ирнэ. За тэгвэл нөгөө талаас бид нар гүйдлийн нэгт гэдэг маань сигма хуваах нь E хуваах нь E байгаа. За энэ E-ийн хооронд юуг орлуулах вэ гэхээр E-ийн хооронд хэдүүлээ эндээс E гаргаж ирээ. За E гаргаж ирэх юм бол эндээс дельта V хуваах нь L болно гэсэн үг. За энэ хэмжигдэхүүнүүдийг аваачаад хэдүүлээ энд орлуулъя. За тэгвэл гүйдлийн нэгт маань сигма дельта V хуваах нь L болно гэсэн үг. За нөгөө талаас гүйдлийн нэгт гэдэг маань гүйдлийг хөндлөн огтлын талбайд хоосноо тэнцүү бөгөөд хэдүүлээ энэ хэмжигдэхүүнийг аваачаад энд орлуулъя. Гүйдлийн нэгтэд орлуулъя. За ингээд орлуулах нь юу болох вэ гэхээр I A за гэдэг бол энэ дамжуулагчийн хөндлөн огтлын талбай. За тэгээд сигма тэгээ үржим дельта V хуваах нь L гэсэн үг. За эндээс сигма L-ийг нөгөө тийш нь гаргах юм бол L A за үржим нэг хуваах нь сигма тэгээд дельта V хуваах нь гүйдэл болно гэсэн үг. За эндээс бид нар нэг хуваах нь сигма гэдэг маань юу болчихно вэ гэхээр энэ бол эндээс харуул хувь эсрэгслэнэ гэсэн үг. За тэгэхээр энийг хэдүүлээ хувь эсрэгслэр зоччих юм бол L A үржим ρ гэсэн үг. За энийг хэдүүлээ дамжуулагчийн эсрэгүүцэл гэж үзээд R гэж үзье. За тэгвэл эндээс юу болчих вэ гэхээр R тэнцүү дельта V хуваах нь I болно гэж. За ингээд бид нар энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр Омын хууль гэж нэрлэдэг. Бага ингээд бол энийг Омын хууль гэж нэрлэдэг. За тэгэхээр энийг бид нар бодохдоо энийг бол яг нь Омын хууль гэдээ ашиглаж явчихна. А гэтэл яг үнэндээ бол яг нь Омын хууль гэдэг маань ийм байх нэг нэгсний гүйдлийн нэгт хэсэг тусам цахилгаан орон ихснэ гэдгийг илэрхийлнэ. За тэгээд энд сигма гэдэг энэ коэффициент маань болохоор цахилгаан дамжуулалт гаргаж дамжуулалт бөгөөд энэ нь тухайн цахилгаан орны үүсгчээс огт яах нь хамаардаггүй гэсэн ийм тодорхойлтыг Омын хууль гэж нэрлэнэ. За эндээс бол ингээд энэ дамжуулагчийн эсрэгүүцлийг тодорхойлж болно. Дамжуулагчийн эсрэгүүцэл маань хувийн эсрэгүүцэл урт хөндлөн огтлын талбайгаас хамаарна гэж гарч ирдэг байна. За тэгэхээр энэ хэмжигдэхүүнийг төлөө R болгочих. Тэгэхээр юу болчихно вэ гэхээр энэ хэсэг маань ерөөсөө тэр чигтээ R болчихно гэсэн үг. Тэгээд R тэнцүү дельта V хуваах нь I. За нэгжийг харах юм бол вольтыг хуваах нь ампер гэдэг маань Ом болно гэсэн үг.